Сайн байна уу? Би засгийн газар мэдээ сонины сэтгүүлч Баярмаа байна. Төмрийг ган болгож боловсруулахад когч нүүрнээс гадна жоншийг ашигладаг. Аж үйлдвэрийн чухал түүхийд экспортын гол бүтээгдэхүүн болсон жоншны салбарт сүүлийн жилүүдэд өсөлт гарсангүй. Нүүрс зис алтны олборлолт экспортыг төрөөс дэмжиж бодлогоор чиглүүлдэг бол жоншны үйлдвэрүүд төрийн бодлогоос гэгджээ. Сүүлийн 20 гаруй жилд Өмнө Говь аймгийн Мандал овоогийн ордыг тооцвол томоохон орд тогтоогдоогүй. 60 гаруй жил ашигласан ил уурхаануудын нөөц дууссан учраас үйл ажиллагаа нь доголдож эхэлжээ. Хэрэв ойрын жилүүдэд хайлуур жоншны төрөлсөн судалгаа явуулбал сайн чанарын хөдөр бүхий дунд жижиг хэмжээний ордуудаас нөөцийн хэмжээ өсөх найдвар биег салбарын мэрэгчлэтнүүд хэлж байна. Ийхүү жоншны олон жил ашигласан ил уурхаануудын нөөц шахагдаж байгаа тул далдуурхаан олборлолт эхлэх цаг иржээ. Хэрэв хайгуулыг чанаржуулж салбарыг нэгдсэн бодлогоор зангидаж чадвал жонш аж үйлдвэрийн чухал түүхий гэдгсэн мартагдсан нэрээ эргүүлж авахд чухал алхам болох юм. Нийтлийн дэлгэрэнгүй засгийн газар мэдээ сонины 5 гарагийн дугаараас уншаарай.